айдас ба сургамж толилуулж байна. Манайх орон сууцнд амьдардаг юм. Шүн болохоор л дээд айлд өчгөнөд байдаг байлаа. Тэгж байгаад л нэх хөдөлгөө дуу чимээ намжиж зүгээр болдог. Тийм болохоор би дээшээ орж хилээгүй, бас цагдаач дууддаггүй байсан юм. Яг юу болоод байгааг нь мэддэхгүй ч юм унаад байх шиг түс тас гинэ. Хаяа хүмүүс ярилцаад эсвэл зурагт гараатж байгаа юм шиг байдаг байлаа. Энэ бүх үйл явдал шөнө болгон л болдог байв. Гэхдээ үсрээд л 10-аас 20 секунд болоод чимээгүй болно. Тийм болохоор би хүүхэдтэй айлын байх гэж боддог байсан юм. Гэтэл уржигдэр харин дуу чимээ нэгсээд бас нэлээд удаан гаргаад байсанд унтаж чадахгүй гарч хаалгыг нь дошгоор дээшээ шатаар явж байхад харанхуй орцонд хүн гаранд хүрээд боль гээд байгаа юм шиг сонир мэдрэмж төрсөн. Би өөрөө мэдрэмжиндээ маш итгэдэг болохоор дээшээ өөрөө гаралгүй цагдаа дуудахар болсон юм. Жаахан айсан. Гэхдээ заримдаа би ийм мэдрэмж авдаг байсан юм л да. Хүн хүрээд байх шиг боль хэрэггүй гээд болиулах гэдэж байгаа юм шиг мэдрэмж. Би ч тэгээд энэ мэдрэмжиндээ бат итгэдэг хүн. Миний дуудсан цагдаа цагийн дараа ирлээ. Тэгсэн ч дээд айлд өчгнээд л байв. Цагдаа хаалгыг нь огшиж байгаа нь сонсогдсон. Хид хүчтэй нүүцэнд хажуу айлынх нь эрэгтэй хүн гарч ирсэн байх. Юм ярьж байх шиг болсон юм. Тэгээд буцаж бууж ирсэн цагдаа надад хэлэхдээ дээд айл чинь хүн байхгүй юм байна. Ганц эзэнтэй байсан. 3 жилийн өмнө бурхан болсон юм байх. Одоо энэ байрны эзэн гэж хүн байхгүй болохоор улсад очсон. Зарах гэж зар тавьчихсан байгаа гэж хэлв. Ингэж хэлчихэд тэр цагдаа яваад өгчихсөн. Бийж гайхаж, цагдаач гайхаж хоцорсон. Гэхдээ шүн болохоор л толгой дээр юм дөчгнээд, юм яриад, зурх дуурайд байдаг чимээ хിവэрээ. Би бүр өөрийгөө шалгах гэж бичлэгч хийж үзв. Бичлэг дээр маань дуурайд байгаа мөртлөө аль хэдийн хөнгө болсноос хойш 3 жил өнгөрчээ. Яагаад ч модмын бөө ах дээр очиж ийм юмнаас айгаад байна гэхэд шууд дээдсээ болгоно гэд бид хэд нэлээд орой болсон үед өвөөгөө болгосон юм. Өвөө маань балчруу дамруу гэж ярьж байгаад за би мэдэж байна. Нааш ортоцсон. Гэт намайг дуудаж суулгаад нэлээд удаан толгоог минь нийлж байгаад ингэж хэлв. Муухай юм байна. Муу санаатай муу юм байна. Чамааг оруулж ирэх гэж хичээж байна. Шүн болохоор дуу чимээ гаргаад чамааг уурлуулад оруулж ирээд чамд муу юм ийх гэж байна. Танаа гэрт орж ирч чадахгүй байгаа нь учиртай. Чиний 2 нохоо чамааг хамгаалж байна гэж хэлв. Манай 2 нохоо харанхуй болох үед миний хөл дээр гарч ирж хөвтөөд ер нь хажуугаас холдохгүй болчихсон байсан юм. Уул нь өөрсдийнхөө орон дээр сэрүүхэн унтах дуртай байсан юм л да. Тэр орой намайг гарах гэхэд хоёулаа гаслаад хуцаад байхад нь чимээгүй орой болчихсон байхад гээд би загнаа тоохгүй гараад явсан л да. Харин тэр орцон дотор миний гаранд хүрдэг нь миний бурхан болсон юмээ байсан юм гинэ. Хамаг хүчээ шахаж байгаад намайг хамгаалсан гэж хэллээ. Тэгээд би өвөөгөөс одоо би яах вэ гэж асуухад босгон дээрээ харуу бүрээ болонгууд нь давс хасгаж байгаарай.
Тэгээд битгий өрн гэрээсээ гар гэж хэлв. Энэ явдлаас хойш одоо хүртэл дээд айл манд өчгөнсөн хിവэрэ. Гэхдээ би айхаа болчихсон. Тэгж байгаад өөрөө алга болно гэж хэлсэн болохоор өвөөгийн хэлсэн үгэнд итгэж хоёр нохондоо итгээд л хэвтэж байна да. Миний хувьд эвгүй юмдаа тулгаршихсан эвгүй төгмөн байлаа.